Өдөр шулны та бүдний уран болон ялтгая. Та бүхэн төр анхаарлаа хандуулна. Би энэ хүнийг хайж байна. Өдөр болгон зургатаар гардаг. Өдөр болгоны сонин дээр байдаг хүнийг хайж байгааг зарим хүн гайхаж байгаа. Үнэхээр бодтойгоор тийм зүйл болоод байна. Танд нэг хүн захиа явуулжээ. Та хариуд нь ирсэн хаягаар нь захиа явуулахад энэ хүн энэ хаяган дээр байдаг юм байна гэсэн хариу ирүүл ямар байх вэ? Ерөөсөө л ийм зүйл болоод байна. Та бүхэн санаж байгаа байх. 2014 оны 12 сарын 20-нд Улсын хурлын жуулганы энэ төр дээрээс энэ хүн ингэж хэлсэн. Хэцүүхэн газар очиж байгаа төсвийн 50% алга болсон. Хувийн 100 хүнтэй хийдэг телевизийн адилхан эфирийн цагийг 700 хүнээр хийж байгаа. Аимшигтай газар байгаа. Архитар суух нь замаа алдсан. Тухайн үед би Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг удирдах байсан учраас 700 хүний нэр төрд халдлаа гэж би ингэж хэлсэн. Тэнд тийм аимшигын газар байгаа. 700 архичин байдаг, 100 хүний ажлыг хийдэг гэсэн тэгээд байнгын хороотойгоо иргэд тайлагнаж ажиллаарай гэдэг бол нөгөө Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн бие даасан хараат бус байдал сэтгүүлчийн хэрэгчлөө Монголын ард түмний мэдхэх энэ бүгдийг шууд үүсгэж байгаа юм аа. Нөгөө хараат бус бие даасан байдал нөгөө олон нийтийн төлөө явах нь учир хаа вэ? Их хурлын нэг болоод нэг хэсэг гişүүд их хурлын бүхэл бүтээрээ энэ байгууллагад байнга сануулж байнга хогчин шүү, төсвийг хасан шүү. Чамайг ийм газар шалгуулна шүү. Чи санаа үзэхгүй шүү гэсэн байдалтай байнга хандах юм уу? Үүний дараа их хол гэдэг хүн намайг гүтгсэн, доромжилсан гэж цагдаад өгсөн. Харин би хамт олонныхон дээр тэрийг хэрэглэхээр шүүхэд хандсан. Манай хуулийн байгууллагын инх хол гэдэг хүнийг энэ хаяг дээр байдаг юм байна гэдэг болохгүй. Өөрөөр хэлбэл инх холдын намайг цагдаад өгсөн өргөдлийнх нь байгаа хаягаар өгөхөөр энэ хүнийг олохгүй. Орой болгон зургатаар гарч байгаа хүнийг өдөр болгоны сонин дээр өөрийнхөндөө мэдээлэл гарч байгаа хүнийг манай хуулийн байгууллага нь олохгүй. Арс намын дарга энэ хүний өргөдөл хүсэлтэйг маргааш маш өгч байна. Энэ бол зөвхөн Наранбаатарын шүүж байгаа хэрэг биш. Ардчлалын хамгийн гол зүйл болсон үг хэлэх хэрэгчлөө, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө, хуулийн өмнө тэгш байх зарчим, үзэл бодлоор нь ялгарлан гадуурх хандлагыг шүүх гэж байна. Наранбаатарын хэлсэн үг доромжил болдог. Инх холдын доромжилсан үг нь үг болдог. Энэ хаашаа янзын зарчим бэ? Намайг инх хол гэдэг хүнийг радио телевизийн үндэсний зөвлөлд нөлөөлдөг гэж хэлсэн төлөө. Тэр олгоныг очиж цэгцлэх үүрэг та хэд доногдож байгаа ш. Тэгээ энэ байнгын ороотойгоо холбоотой байгаад юу хийснээ мэдэгдээд олон нийтийн радио телевиз ард түмнийх байх ёстой гэж хэлсэн төлөө маргааш намайг шүүх гэж. Хурлын даргын юм эсвэл их баригчийн радио телевиз биш ээ. Бид ийм ажил тогтолцоонд хүрчсэн байна. Та бүхэн анхаараарай. Энэ бол хэл хязгааргүй сэтгүүл зүйн олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрхчлөөний рейтингийн судалгаа. Өнөөдөр Монгол улс дэлхийн 170 орноос 98-д орж. Нөгөө бүдүүлэг харанхуй, тотлитар дэглэнтэй гэдэг Африкийн улсууд болох Чад, Танзан, Конго, Мали, Бенин, Ганд гэх мэт хөгжиж байгаа дэлхийн олон орн бидний өмнө явна их хурлын дарга. Ямар ч байсан эдгээр улсуудад хэвлэлийн эрхчлөө, үзэл бодлын эрхчлөө манайхаас хамаагүй дээр байдаг юм байна. 2010 онд 76-д орж байсан манай хэвлэлийн эрхчлөөний индекс 98-д орж байна. 4-5 жилийн дотор 22 пунктээр буурсан байна. 4-5 жилийн өмнө өнөөдрөөс хамаагүй эрхчлөөтэй байсан байна. 4-5 жилийн өмнөхөөс бид ардчлалын суурь зарчмаас 22 пунктээр ухарсан байна. Бид хойшоо алхаад байна. Нөгөө эрхчлөөч нь хумигдаад байна. Үнийг дэлхий хэлж байгаа юм шиг Наранбаатар хэлж байгаа юм биш. Хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн дээр бид онцгой анхаарал цаг болсон байна. Та Монголын үндэсний олон нийтийн радио телевиз дээр 100 хүний ажлыг 700 хүн хийдэг гэж хэлсэн. Гэтэл саяхан оюун дээр 700 хүний ажлыг 700 хүн л хийдэг гэж хэлсэн.
Та хотлоо ирв үү? Эсвэл оюун дээр тэнийг бас гүтгэхэд юм уу? Эцэст нь баяраа тэмдэглээс аваагүй байгаа ард түмний дараагаас нэг зүйлийг асууя. Та ийм ард түмнийг хүсэж байна. Битгий мөрөөд хэлгүй ард түмтэй ардчсан орн гэж дэлхийд одоогоор байдгүй.